Сайн байна уу? Татан байрал. Сайн байна уу? За та хоёр маань ямар бүтээгдэхүүн сонирхож байна? Тэр Анна брендийн шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийг. За манай Анна маань төрлөө шинжилсэн байгаа. За энэ болохоор хүчлэлтийн эсрэг үйлчлэгээтэй ногоон байгаа. ТВ Синтела, Альфа Арбутин, за пептидүүд, за мөн олон төрлийн сика бүрдэл, пакучол, сүтийн гүйлэр зэрэг одоо ийм орц найрлагуудыг агуулсан учраас арсны нөхс үеийг маш сайн цэвэрлэж, за тослогийг тэнцвэржүүлж, арсыг шинжилэн коллагенийг нэмэгдүүлдэг учраас таны арсны гүнд хүрч үйлчилж, арсыг дээш тэнэлгэж залуужуулах үйлчлэгээтэй гэсэн. За манай дараагийн бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн болох чигшүүлэх үйлчлэгээтэй Цэнхэр.com маань мөн адил сайлман загсны дээнхээ орсон чигшүүлэх, тайвшруулах үйлчлэгээтэй мөн хамгийн чухал нь эсгүүгээр залуужуулах үйлчлэгээтэй. Энэ болохоор ботокстэй яг адилхан үйлчлэгээтэй тийм орц найрлагатай гэсэн үг. Ямар гоё юм бэ? Та түрхэд үзэх үү? За тий. Оо. Шууд шингэж шин. Йоо. Тэр нь одоо юу вэ? Нэг том ажил хариуцж байгаа л гэдээсэн. Шал шудраг бусан. Ботхоор уур үдэх юм. За одоо тайвширч байгаа. Хоёул вайн авъя. Би уудгүй штэ. Тийм үү? Аа. Чи уудгүй гэж үү? Хөрөөсөө уудгүй. Ямар сони. Би хөдөөнийхөө их уудаг гэж сонсч ирсэн шин. Үгүй яхан ууддаг л та. Манай ав бол бүр их сайн уу. Хаяа ажлын шугамар хүмүүстэй уулзах гэдэг аймаг руу явдгийн. Тэгээ тэнд байгаа хүмүүстэй нийлээд бүр тасартлаа уудаг гэж боддоо. Тэгтээ тэгэж их согтдог ч гэсэн гэртээ ирэхдээ надаа гоё юм авчирхаа хизээч мартаж байгаагүй. Чи яасан бэ ирдий? Согтоо хом уу? Жоох юм уус. Тэгтээ харин том ажил авсан. Одоо энэ ажлыг хийчих юм бол манайх баяжлаа л гэсэн үг аа. Тийм бол сайн л байна. Миний огон чи сэрдсэн байгаа юм. Аав нөхөнд гоё чихэр авчихсан. Мөн. Баярлаа. Ямар гоё түүх вэ? Тэгэд юу болсон юм? Хөөе нэг өдөр бүр яасан гэж аав аймагаас ирж яваад ухаан алдаж унаад. Тэгээ дээжтэй цасан дундаас олсон штэ. Тийм үү? Тэгээ тэр цагаас хойш ээж аавыг архийн уулгаагүй, ажлын чийлгээгүй. Тэгэхээр би бас уудгүй. Ер нь миний эргэн тойронд байгаа хүмүүс битгий уугаасай л гэж би боддог. Тэгэл танах бүр мөсөн малчин болсон гэсэн үг үү? Ээж маань ингэж хэлсэн. Энэ гэр бол бид гур байх. Аав чинь бүхнийг ганцаараа өрөх ёсгүй гэдгийг. Манай тэнд өвлөний хүүтэн байдаг л та. Тэгээд аав туршлагагүйтэй хамаг малаа алдсан. Ер нь бүтлгөө зөндөө олноо. Харин ээж маань сүү сайлгаар хар гэрийн бүхэл ажлыг ганцаараа хийдэг. Танах их сонирхолтой гэр бүл юм аа. Ялангуяа ээж чи их ухаантай хүн юм. Тийм шүү. Ингээ ярьсан чинь ээжигээ санджил. Хөдөө нар салхинд харсныг гундж байгаа ах та. Ерөөсөө ээжтэй Анна брендийн шинээр гарсан Цэнхэр.com-ыг аваад өгчт юм билүү? Тэр чинь арсыг гүнээс нь чийгшүүлнэ, гэрэлцэн, толгор, чиглэг болгодгийг. Эсвэл сүүлийн үед нөхцөлт их гараад байгаа гэсэн. Нөхцөлтийн эсрэг ногоон.com-ыг аваад өгчт юм билүү? За ерөөсөө хоёуланг нь аваад өгнө. Тэгвэл өнөөдөр хоёулаа авчдаг гэж. За яах вэ? Дараа л олъё. Намана. Чиний түүх чи их гоё түүх юм аа. Би сайн нэг юм бодож болоод. Юу? Чи 50 суу хоол идчихээрэй за. Би төрүүлээд явлаа шүү. Хөөе. Чи хайж байгаа юм бэ?